хүмүүсийн буруу одоо энэ байгальтайгаа харьцаж байгаа харилцаа, дээрээс нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад одоо энэ гол маань бас хангалттай сайн урсахгүй байна тийм ээ. Тий, цаг агаарын нөхцөл байдлыг яг нөлөөлөх нь нөлөөлж л байгаа. Хамгийн гол нь одоо хүмүүсийн тэр буруу хэрэглээ гэдэг юм уу зохион байгуулж байгаа. Энэний ялангуяа энэ уул уурхайтай холбоотой юмнуудыг л бид нар юм зохистой болгох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг байгальд ээлгүй гэдэг юм уу байгалийн нөхцөл байдлыг алдагдуулсан уул уурхай бол бидэнд хэрэггүй л байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг энэ байгальтайгаа зөв харьцах асуудал хамгийн чухал асуудал. Харахад бол мал хүн яриад байгаа боловч цаашдаа энэ говийн цөлжилт энэ нөхцөл байдал чинь энэ ус жижил байгалийн зохистой тэнцвэртэй байдал нь хадгалагддаг. Тэгээд сүүлийн үед энэ зах зээлийн нийгэмд шилжснээр бид нар бас байгалийн тэнцвэрийг алдагдуулах хүний өөрийнх нь үйл ажиллагаа их байгаа учраас энийг л хууль эрх зүйн орчны орн одоо зохистой болгох асуудал бол заашгүй чухал болчиход байгаа. Ийм юм надад бодогдоод байна л да.